2026 оны нийслэлээс бизнес эрхлэлтийг дэмжих жил гэж зарласны хүрээнд бизнес эрхлэгчдийн санаачилсан төслүүдийг нээлттэй хүлээж авсан. За энэ нээлттэй хүлээж авсан төслүүд дотроос бас сонирхолтой шийдлүүдийг бас сонгож аваад гишүүнчлийн гэрээ байгуулах гэдэг ингээд арга хэмжээ хийж байна. Манай байгууллага бол бизнес инновацийн газар. За энэ хүү байгууллага маань яадаг вэ гэхээр бизнесийг төсөл санаа байхад нь хүлээж аваад энэ санааг бодит бизнес болох тал дээр нь анхаарч дэмжлэг үзүүлдэг ийм байгууллага. Тэгэхээр энэ төсөлд маань өнөөдөр Улаанбаатар хотыг жилийн 4 өдрөд ашиглах боломжтой өвлийн цэцэрлэгт хүрээлэн гэсэн энэ хүү төсөл маань шалгарсан тул энэ төслийг бид нар цаашаага стартап болтол нь дэмжихээр өнөөдөр энэ арга хэмжээнд ирцээд байна. За төслийн сонирхолтой тоон статистик дүнгуудыг харуулъя. Төслийн талбай нэг блок нь бол 2500 м², 5-аас 6 блок бол 15000 м², гадна талбай бол 7500 м, нийт газар буюу 22500 м² гэсэн ийм ерхий санаагаараа явж байгаа. Дэлхийн олон улсад хотууд маань бол өөрсдийн дэргэдээ яг энэ 4 улирлын хүрээлэн ус байгуулж ажилдаг. За энэ хүрээндээ бас Улаанбаатар хот бас дэргэдээ мөн манай улс ч одоо хүүтэн сэрүүн ийм улиралтай улсад бол зайлшгүй ийм 4 улирлын ийм хүрээлэн шаардлагатай харагдаж байгаа. Тэгэхээр яг энэ иргэдийн эрүүл мэнд цагийг бас зөв боловсон өнгөрүүлэх гэр бүлээрээ бас хамт байх энэхүү орчин бүрдүүлэх зорилгоор энэхүү төслийг бид цаашдаа зайлшгүй дэмжих шаардлагатай үндсэн дээр өнөөдөр гишүүнчлийн гэрээгээ байгуулах гэж байна. Төв Азийн орнуудад бол энэ анхдагч төсөл юм байгаа. Гадны зураг төслийн архитектурын компанитай холбогдоход хасах 40 градусын температуртай манай Монгол улсад хүйтэн нийслэлтэй ордог. За энэ зураг төсөлтэй хамтарч ажиллахад энэ олон гадны компаниуд сонирхож хамгийн анхдагч бөгөөд туршилт судалгаа, техник боломж талаасаа технологийн шийдэл цоошин төсөл учраас та бүгдийг хамтарч ажиллахад үнэхээр таатай байна гэсэн сайн хариу ирсэн. За төгөлдөр дараа дамжуулаад нийслэлч гэсэн бас стартап бизнесүүдийг за 26 он маань бас засгийн газраас ингээд бизнес эрхлэгчийг дэмжих жил болгож зарласантай холбоотойгоор өнөөдөр шуурхай ажиллаж хүлээж авч байна. За ингээд багт хамт олонтойгоо ингээд цаашдаа энэ төслөө амжилттай явуулна гэж сонирч бичгээр дэмжих талтай гаргаж сурлаа. За тэгээд хамтарч ажиллахад таатай байна. За амжилт.